За сайн бацхан уу. За энэ удаагийн Arch үлийн систем суулгах зааврыг хэдүүлээ SDDM дэлгэцийн менежертэй KDE дэлгэцийн орчинтой суулгацгаая. За тэгээд UEFI BIOS тохируулж суулгая. За мөн swap partitionтай суулгаж үзье. За эхлэхийн өмнө хэдүүлээ интернет холбогдсон байх хэрэгтэй. За лангаар холбогдож байгаа залуучууд асуудал байхгүй бах. Wi-Fi-аар холбогдож байгаа залуучууд бол эхлээд IWCTL гэдэг тушаал өгнө. За үүний дараа та өөрийнхөө төхөөрөмжийн нэрийг олж мэдэх хэрэгтэй. Тэхийн тулд device list гэж бичнэ. За энэ дээр ингээд таны төхөөрөмжийн нэр гарч ирэх ёстой. За төхөөрөмжийн нэрээ мэдсэний дараа та station төхөөрөмжийн нэрээ бичнэ. Хвшлэн WLAN 0 гэдэг. За аваад scan. За энэ тушаалыг өгөхөөр ерөнхийдөө таны эргэн тойрон тохоо Wi-Fi сигналыг төхөөрөмжийн ажиллаад ингээ хайж ийн гэсэн үг тийм. За үүний дараа явах вэ гэхээр та station дахиад төхөөрөмжийн нэрээ бичээд 0 git зураас networks. За энэ командыг өгөхөөр дэлгэцнэр таны тэр хавьд байгаа одоо нөгөө wireless сигналуудын нэр гарч ирнэ. За үүний дараа та явах вэ гэхээр station дахиад төхөөрөмжийн нэрээ бичээд connect. За үүний араас та өөрийнхөө wireless одоо тэр интернетийн нэрээ бичин те бүтнээр нь яг зөв үгс ялтаа өгчээд за тэгээ энтер дарахаар танаас сүлжээний пассворд асууна. За та пассвортаа бичээд энтер дараад түүний дараа exit гэж бичиж програмаас гарна. За үүний дараа хэдүүлээ интернет орсон хэсгээ холбогдсон хэсгээ шалгана. За ингээд ping гэдэг команд ашиглана. За тэгээ интернет холбогдсон бол танд мессеж өгөх ёстой. За мессежүүд өгөхгүй бол та эргээ саяны командуудад зөв бичсэн үү те эсвэл нэг лангаар холбогдож байгаа залуучд маань лангаа шалгаж үзэх ч юм уу те ямар нэгэн байдлаар интернет холбогдоод тэгээ бичлэгтэйгээ эргээд бид нартэй цуг цааш үргэлжлээ. За үүний дараа явах гэхээр хэдүүлээ үлийн систем суулгах дискийнхаа нэрийг олж мэдэх хэрэгтэй. Тэхийн тулд LSBLK гэж бичэн те. За миний нөхцөл болохоор манай дискний нэрийг SDA гэдэг юм байна. 80 GB хэмжээтэй юм байна. За таны нөхцөл таны диск өөрөөр нэрлэгдэж болно. За мөн хэрвээ таны компьютер нэгээс олон дисктэй болвол яг зөв дискээ сонгож суулгаараа. Хэрвээ та буруу диск сонгоод суулгах юм бол таны мэдээлэл устгах тийм эрсдэл бас байгаа. За хэдүүлээ одоо дискээ хуваан те partition үүсгэн тэхийн тулд fdisk гэдэг зүйл ашиглацгаана. За fdisk гээд за аваад dev SDA гэдэг дискнийхаа нэрийг бичнэ. За бид нэр EFI BIOS зориулж partition үүсгэж байгаа тул GPT төрлийн сонгох хэрэгтэй. Тэхийн тулд G9-ийг бичээд enter. За эхний partition үүсгэхийн тулд N9-ийг бичээд enter те. За default 1 энэ дээр нь default. За биднээс 512 MB хэмжээтэй partition хэрэгтэй. Тэхийн тулд нэмэх 512 M гэж бичнэ. Тэгээд enter. За хоёр дахь partition маань swap partition байгаа. За N гээд default 2-ыг сонгоод дахиад энэ дээр default-ыг сонгоод за энэ дээр нь хэдүүлээ ингэн мэргэжилтнүүд swap partition-ы хэмжээг сонгохдоо таны одоо нөгөө компьютерийн санах хойг 2-оор үржүүлсэндээ тэнцүү хэмжээтэй байхыг зөвлөдөг. Тэгэхээр хэдүүлээ тэр зөвлөгөөний дагуу хийцгэн. За миний энэ виртуал компьютер болохоор 4 GB memoryтэй байгаа. Тэгэхээр би 8 GB partition үүсгэн. Тэхийн тулд нэмэх 8 тэгээд том G үүсгэх. За 8 GB гэсэн үг те. За enter дараа. За үлдсэн зайг нь хэдүүлээ бүгдийн нөгөө системд ашиглана. Тэгэхээр N гэж үчээд тэгээ үлдсэн бүгдийн дефолтоор сонгож байна. За үүний дараа нь үүсгэсэн partition-уудаа хэдүүлээ хадгалан тэхийн тулд W үчээд enter. За одоо үүсгэсэн partition-д шалгаад үзчихье LSBLK. За partition-д 3 хуваагдсан байна. Хэмжээнүүд зөв байна те. За үүний дараа хэдүүлээ яах вэ гэхээр эдгээр үүссэн 3 partition-а форматлна. За форматлахдаа бид нөгөө эхний partition-ыг UEFI partition-д зориулсан учраас FAT32 гэдэг файл системээр форматлна. За тэхийн тулд хэдүүлээ mkfs цэг fat гэдэг за аваад зураас том f тэгээ 32 за аваад дискээ зааж өгнө. Ташуу зураас dev sda 1 partition зааж өгнө уучлаарай те. За хоёрдугаар partition маань swap partition байгаа учраас бид нэр mk swap тэгээд partition-ыг зааж өгнө. dev sda 2. За үүний дараа бид нэр яах вэ гэхээр swap on те тэгээд дахиад дискээ зааж өгнө. Dev sda partition зааж өгнө уучлаарай. sda 2. За үлдсэн partition-ыг хэдүүлээ нөгөө Linux файл системээр форматлах хэрэгтэй. Тэхийн тулд mkfs цэг ext4 за аваад dev
SD3-г partition зааж. За үүсгэсэн partition-уудад шалгах чи LSBLK. За хоёрдугаар partition маань swap болж хуурсан байна те. За үүний дараа яг хэдүүлээ base system-ээс суулгах хавцнуудаа үүсгэж бэлдэх хэрэгтэй. За тэхийн тулд mount те. Тэгээд хэдүүлээ 3 дугаар partition-дээс суулгах шүү дээ те. Тэгэхээр SD 3. За аваад ташуу зураас MNT. За одоо хэдүүлээ явах вэ гэхээр MNT folder дотроо EFI folder үүсгэж өгөх хэрэгтэй. Тэхийн тулд MK дээр заавал зураас P заавал ташуу зураас MNT тэгээд boot ташуу зураас EFI. За үүний дараа хэдүүлээ нөгөө ихний UEFI partition-а энэ folder-той холбож өгөх хэрэгтэй. Тэхийн тулд mount заавал манай нөгөө ихний partition-ийн нэр болохоор dev sd1 үнийгээ заавал MNT boot ташуураас EFI. За одоо хэдүүлээ энийг шалгаад үзчихье LSBLK. За эхний partition бол EFI partition маань, хоёр дахь нь swap partition маань, за гурав дахь дээр нь манай систем суух юм байна. За одоо хэдүүлээ base system-ээс суулгах цаа тий. Тэхийн тулд packstrap заавал folder-оо зааж өгөөд заавал за base гэдэг нь харж өрөө base зураас devel заавал за base devel дотор биднэрт хэрэгтэй төлөвлөд байгаас хэрэггүй төлөвлөд байгаа та хэд маань арч энэ системийг одоо садар суралцсны дараа энэ base devel-ийг задлж үзэх хэрэгтэй. Жишээ нь хэдүүлээ энэ бичлэгийг одоо богино байлгахуднаас энэ удаа бүгдийг суулгах чи. Энэ дотор хамгийн одоо наацах хэрэгтэй sudo те fake root гэх мэт чухал төлөв байдаг учраас хэдүүлээ одоо асуулгая. За дараагийнх нь Linux kernel маань өөрөө тэгээд Linux firmware тэ. За тэгээд nano editor. За энэ пакэжуудыг татаж авах тодорхой хугацаа шаардах бах. Тэгэхээр би бичлэгтээ пауз авчаад татагдаад дуусаа сухаар нь би буцаад үргэлжлүүлье. За манай base system нь суусан байна. За өнөөдөр хэдүүлээ GNFS tab заавал зураас том U заавал ташуу зураас MNT заавал хоёр сум тэгээд ташуу зураас MNT FS tab. За өнөөдөр яах вэ гэхээр хэдүүлээ arch зураас root заавал MNT. За өнөөдөр болохоор хэдүүлээ root хэрэглэгчтэй password үүсгэцгээе. Тэхийн тулд хэдүүлээ passwd тэгээ password-а 2-д оруулаад за өнөөдөр компьютерт нэр өгцгөн те nano ташуу зураас c host name. За би болохоор arch box гэж нэрлэе энэ удаа те. Control O enter control X. За одоо хэдүүлээ host файлаа засдаг те hosts гэдэг. За энэ дээр нь дуурал авч ирээд 127 цэг тэг цэг 1 tab дарж заавал local host. За үүний дараа 2 тодорхойлох цэг 1 байдаг те. Тэгээ 2 tab-а дараад дахиад local host. За үүний дараа дахиад 127 цэг тэг цэг 1 цэг 1 tab-а дараад arch box гэх компьютерийн нэр бичэндээ тэгээд цэг local domain дахиад tab дарж заавал компьютерийн нэрийг дахиад биччихтэй arch box шүү дээ. Arch box окей. За control O enter control X. За үүний дараа яг хэдүүлээ цагийн бүсээ олж мэдэх хэрэгтэй. Тэхийн тулд хэдүүлээ time date.ctl тэ тэгээд list зураас time zones тэгээд заавал босоо зураас заавал grip. За тэг өөр юм байгаа хотынхоо нэрийг бичнэ. Хэрвээ та одоо ямар хот вэ? Лондонд байвал Лондон гэж бичээд. За тэгэхээр таны байгаа бодлохоор одоо Европ ташаа зураас Лондон гэдэг цагийн бүсд байна. За би бол Улаанбаатар хоттой учраас Улаанбаатар тэ. За би бол Asia Улаанбаатар цагийн бүсд байгаа юм байна. За тэгэхээр хэдүүлээ үнийг
хэвлэлээ холбож өгье. Тэгэхээр ln буюу linkтэй за аваад зураас sf за аваад user ордод ташуу зураас ташуучлаа. User ташуу зураас share ташуу зураас Zonifo ташуу зураас Tomor Asia ташуу зураас Улаанбаатар за аваад ташуу зураас Etsy ташуу зураас local time. За цагийн босуудаар сэндрэ хэвлээ. HW clock за аваад 2 зураас sys2 hardware HC тэ hardware clock. За үүний дараа хэвлээ явах гэхээр nano за аваад ташуу зураас Etsy local gen sig gen тэ. За үүний дараа эндээс хэвлээ системийнхаа хэлийг сонгоно, англи хэлийг сонгохыг зөвлөж байна. Яг доор монгол хэл байдаг. За тэгээ би бол англи хэл сонгоно. За сонгох хэлнийхээ уртлын чагтыг аваад ерөөдөө идэвхжүүлчих чинь гэж ойлгож байна. За тэгээ Ctrl O, Enter Ctrl X. За үүний дараа хэвлээ local LR ятэй шүү. Зураас gen. За үүний дараа явах гэхээр хэвлээ nano за аваад ташуу зураас Etsy local conf. За шинээр үүсэж байгаа файл учраас нэрийн зөв бичсээр солиосаа. За эхнийх нь lang Tomor тэнцүү саяны сонгосон хэлтэй eng доогуур зураас US цэг UTF зураас 8. За би имэйлийг сонгосон энэ бол American English байгаа. За Ctrl O, Enter Ctrl X. За үүний дараа явах хэрэгтэй пакчудаас болгоцгаана. За тэхийн тулд pacman зураас том S. Тэгээ grab манай bootloader A5 boot MGR. За тэгээ network manager тэ network manager тэ. Тэгээ дахиад network зураас manager зураас applet. За үүний дараа Linux зураас headers. За түүний дараа git гэдэг tools болгоцгаая. Мөн wget суулгацгаая. За и пакчуудыг бүгдээрээ суулгацгаана. За үүний дараагийн пакчууд болохоор одоо сонголттой гэх юм уу да тий жишээ нь dialog wireless доогуур зураас tools тэгээ WPA доогуур зураас supplicant. За энэ гурван пакэжийг болохоор зөвхөн Wi-Fi ашиглаж байгаа болон цаашдаа Wi-Fi-аар интернет холбогдох хүмүүс болгоцгаана. За desktop компьютер тэр нь одоо Wi-Fi-аар интернет ордгоо бол энийг суулгах шаардлагагүй тий. За би бол суулгахгүй. Яг л миний virtual компьютер байгаа. За дараагийнх нь болохоор AMD процессортой бол та AMD 6-аас U-code. За ийм хөтөц суулгаараа. За би Intel процессортой учраас Intel 6-аас U-code. За энийг суулгана. За үүний дараа хэрвээ таны компьютер одоо Bluetooth-тэй бол тий ийм пакчууд суулгаараа Blues 6-аас Utils. За тэгээд Pulse Audio 6-аас Bluetooth. За энэ гурван пакчийг суулгаарай. Bluetooth-г бол та суулгах хэрэггүй. Би бас суулгахгүй. За бас нэг пакэж мартсан маань. Тэр нь болохоор Pulse Audio. За энийг бас бүгдээрээ суулгах шүү. За үүний дараа принтер ашигладаг хүмүүс дараах гурван пакэж суулгаж болно. Тэр нь болохоор Caps XDG 6-аас Utils. За аваад XDG 6-аас user 6-аас theirs. За энэ гурван пакэжийг суулгаарай. Принтер ашигладаг. За би бас суулгахгүй. За ингээд татаа суулгачих. За энэ бүхнийг татаа суулгаад дуусахаар би пауз авчаад эргээд бичлэгтэй яваа. За
хэрэгтэй пакэжуудаа хэдүүлээ татаа суулгачлаа. За одоо хэдүүлээ зарим үйлчлэгнүүдийг идэвхжүүлэх хэрэгтэй. За тиймд бол system ctl enable. За эхнийх нь network энэ үсгийн томоор manager. За энийг бүгдээ идэвхжүүлэн. За үүний дараа болохоор Bluetooth-тэй хүмүүстэй system ctl enable Bluetooth. За энэ сервисийг идэвхжүүлээрэй. Над байхгүй учраас алдаа заа тий. За дараагийнх нь болохоор принтертэй хүмүүс org cig cups cig cups d. За ийм сервисийг идэвхжүүлээрэй. Надад байхгүй учраас алдаа зааж байна тий. За одоо хэдүүлээ grab-аас болгоно. Тэхийн тулд grab зураас install. За аваад 2 зураас target тэнцүү x86 доогуур зураас 64 бит зураас EFI. За бид тэр target гэдэг борогдсон маань засчи target. За би энэ дээр гарч байгаа бүх тушаалуудыг энэ бичлэгнийхаа доотлын тайлбар хэсэгт оруулах болно. Та бүхэнд эндээс тэмдэглэж аваад алтаагүй бичцгээе тий. За дараагийн зай аваад 2 зураастай EFI дахиад зураас directory тий. Тэнцүү ташуу зураас boot ташуу зураас EFI. За сүүлийнх нь болохоор заавад 2 зураас bootloader тий. Тэгээд зураас ID тэнцүү grab томор. За ингээд grab-аас олчаад хэвлэлээ дараа нь болохоор grab зураас mk config grab-ыг борооч. Орчлаараа grab mk config. За аваад зураас өв. За аваад ташуу зураас boot grab тэгээд grab cig cfg. За энэ файл үүсгэж чинь те. За үүний дараа хэдүүлээ компьютер restart хийх хэрэгтэй. Тэгэхэд бол exit. За umount зураас a. За алдаанууд цаана тоох хэрэггүй те. Reboot. За reboot хийх нүлээ хэдүүлээ. За энэ маань grab-ийн өөрийнх нь меню те. Энийг бас хүсвэл та бүхэн нөгөө ингэж хүлээхгүйгээр шууд одоо систем ачаалж эхэлдэг бас тийм тохиргоо байдаг. Тэрийг би бас дараагийнхаа видеонууд дээр оруулж болно. За root хэрэглэгч нэр бичээд үүсгэсэн пассвортаа бичээд за би нэг төр зур нэг юм хийгээд энийг та бүхэн хийх хэрэггүй. Би нөгөө бичлэгтэр фонтнууд текстүүд тод харагдуулах үүдээс хийж байгаа шүү. Tableros. Okay, арчичгэн. За ингээд цааш өөрчлөлт хэвлээ. За одоо нөгөө манай Wi-Fi ашиглуулах залуучууд маань интернет болсон байгаа. Тэгэхээр интернет холбогдохын тулд NMTUI гэдэг команд ашиглана. За эндээс хэвлээ activate connection гээд өөрийнхөө нөгөө сүлжээнд wireless интернетийг сонгоод энтер дараад пассвортоо оруулаад за тэгээ буцаад ингээд queue гээ гараад за тэгээ интернет орсон хэсгээ шалгаад тий. За ингээд орцсон байвал хэвлээ ингээд цаашаа өргөлжлээ. За одоо үндсэн хэрэглэгчийн нэмцгээе. Өөрөөр хэлбэл та өөрийгөө гэсэн үг тий. User add за аваад зураас жижиг m том g за аваад will за энэ маань бидний орох групптэй тэгээ өөрийнхөө нэр өвчин би өөрийнхөө нэр өвчлээ. За одоо өөртөө пассворд үүсгэх хэрэгтэй. Тэгэхээр pass wd тэгээ өөрийнхөө нэр өвчтэй. За пассвортаа 2 удаа оруулна. За одоо editor том орогч нь бүгдийн тэнцүү nano тэнцүү y sudo. За эндээс control end дараад за тэгээ доороос нь хавлал хэлбэр. За энэ хоёр янзын will group байгаа.
тэрний дээдлийнх нь буюу нөгөө all гэж төгссөн. Одоо доотлийнх нь болохоор no password гэсэн байгаа. Тэр нь болохоор нөгөө та ингээд тушаал өгөхөөр танаас нөгөө password засахгүй биелүүлдэг болчихно. Тэгэхээр магадгүй та нөгөө алдаа байвал аюултай. Тэгэхээр хэдүүлээ wheel гэдгийн дээдлийнх нь wheel гэдгийн одоо уртлын чагтыг аваад энэ мөрийг төвчүүлнэ гэсэн үг. За control O, enter control X. За үүний дараа ерөнхийдөө нөгөө нийтлэг гэх юм бол нэг 3 янзын дисплей карт багш шиг байгаа. За тэднийхэн драйверыг суулгацгаая. За эхнийх нь болохоор Intel одоо график карттай тий. Хүмүүс энийг суулгана гэсэн үг. Pacman. За 6S, том S ч тий. Тэгээд XF86 6-аас видео 6-аас Intel. За энэ болохоор ихэнх лаптопууд энийг суулгах байх гэж ойлгож байна. За үүний дараагийнх нь болохоор ATI график карттай хүмүүс суулгана. За тэхийн тулд тушаал нь бол ойролцоо Pacman заавал 6-аас том S, заавал XF86 6-аас видео гээд тэгээд 6-аас AMD GPU. За энэ тушаалаар суулгана. За надад айл нь байхгүй учраас би суулгахгүй те. За гурав дахь нь болохоор Nvidia график карта залгуучлахаар Pacman S гэчээд заавал Nvidia 6-аас Utils гэх. За энэ ингээд дисплей график картаас суулгах чинь те хэвлээ. За би бас энийг суулгахгүй. За үүний дараа явах гэхээр хэвлээ дисплей серверээс суулгана. За тэр маань Pacman 6-аас S Xorg. За энийг ингээд татаас суулгах чи хэвлээ. За дисплей сервер маань суусан байна. За үүний дараа явах гэхээр хэдүүлээ дисплей менежер суулгана. За тэхийн тулд Pacman 6-аас том S SDDM. За энийг татаас суулгах чи хэдүүлээ. За одоо хэдүүлээ SDDM дисплей менежерээ идэвхжүүлэх хэрэгтэй. Үйлчлэгийг нэх хэрэгтэй те. System CTL enable тэгээд SDDM шалгаад үзчихээ те. Окей. За ингэсний дараа хэдүүлээ одоо нөгөө KDE дэлгэцийн орчноос суулгана. За суулгахын тулд хэдүүлээ ийм тушаал хэрэглэнэ. Pacman 6-аас за аваад 6-аас том S те. Тэгээд за аваад эхнийх нь болохоор Plasma борлуулчихэд байна. Plasma. За дараагийнх нь болохоор KDE 6-аас applications. За дараагийнх нь болохоор package kit. Тэгээд 6-аас Qt Tau. За үүндэр нэмэт хэдүүлээ Firefox суулгачээ. За текстүүдээ командуудаа хэрэглэж шалгачээ. Тэгээд enter дарцгаая. За энэ болохоор нэлээд том хэмжээтэй байгаа бах. Ерөнхийдөө хамгийн том хэмжээтэй дэлгэцийн орчин байдаг шиг санаж байна. За энэ дээр бүгдийн дефолтоор сонгоо авчий тий. За 1.2 ГБ хэмжээтэй юм байна. За 4.2 ГБ бол суух юм байна. За мэдээж энэ маш их удах учраас би бичлэгтээ пауз авлаа. Тэгээд дуусгаар нь та бүхэнтэйгээ эргээд толбогдъё. За манай KDE дэлгэцийн орчин маань сууд дууссан байна. За одоо хэдүүлээ явах гэхээр нэг үл компьютераа reboot хийж болно, restart хийж болно те. Эсвэл system CTL start SDDM гэж хийж болно. За хэрэглэгчийн нэрнийхээ нэрнийхээ дор өөрөө үүсгэсэн пассвортыг бичээд логин хийгээд орно те. За ерөнхийдөө манай Arch Linux-ийг SDDM дэлгэцийн менежертэй
KDE дэлгэцийн орчинтой суулгах заавар маань ингээд өндөрлж байна. За та бүхэн ингээд KDE дэлгэцийн орчноо ингээд өөрөө судалж үзээд те таалагдвал ингээд хэрэглэх боломжтой. За үүн дээр нэмээд мэдээж та бүхэн маань нөгөө миний өмнө нь хийсэн нөгөө аппликейшнуд суулгах заавартай бичлэг байгаа. Тэн дээрх тушаалууд бүгд энэ ч одоо өөрөө аарчлал юм чинь те адилхан одоо үйлчлэнэ. Тэн дээрээс хараад одоо хэрэгтэй аппликейшнуудаа нэмээд суулгаж болно гэж ойлгож байна. За ингээд энэ удаагийн хамшлагыг өндөрлөе. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяр таа.